За цаана Гидро таамтар болж байгаа цуурлал видеонуудын дараагийн дугаар төмөрл. Энэ удаа олонгод бид зөвхөн AK-47 ундаг кейсийг залах гэж байна. Тэгээд энэ бол 3.394 доллар үнэтэй байна. Тэгээд энэ кейс нь хэр ашигтай таалагдaltaй гэдэг хэлүүлээ. Зүг задлаад машин үтсгэе. Gidrop нь Counter Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн үйл скинийг аппликейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire Swap-тай танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS гэдэг одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа хоёр giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн үг. Яг одоогийн байдлаар бол нэг $59200 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан баг. Бичлэнд орцгаая. За гэдэг Асимовын зурагтай байна. Хамгийн үнэтэй AK чи Wild Lotus байгаа юу? Байгаа юм байна. Унах шанс 0.02 цоо байд. Энэ эдгээр ч унахгүй юм байна. Аль нь ч удахгүй юм байна дөө. Өвөө. Унах шанстай юм байна уу? Ямар бол AK-ны скин байт юм бэ? Энэ Joker модын дарах юм бол 2.3. За ер нь бол иймэрхүү ер нь бол түгээмэл бууны нэртэй кейснүүд ер нь бол онцгүй л байдаг л да. Тэгээд тэрийг одоо мань баталж харуулъя. 1 Nice 2 3 4 5 6 7 8 9 10. За бид нар 50 задсан $197 хатан жаваг байна. 12 13 14 15 16 17 18 19 20 $394 бид нар $240 боллоо. Математик боддгийн бодоод хэдэн үе алдагталтай комент чид өөр 30 шүү. За харин Joker модоор задлах юм бол нэг нь $517 M4-ныхоос хэмтэх юм байна. 20-ыг задлахад бидэрт $10,348 хэрэгтэй. Тэгээд Wild Lotus Gold-аараа Biscuit авах хэрэгтэй. Нэг эргүүлэхэд аль нэг нь унчвал гоё юм байна. Аль нь жойсонгүй. Jet set ямар үнэтэй те? Бараг default skin байж. Hypnotic унлаа. X-ray унлаа. Окей. 10-ыг задлснаа яг үндэ money package те. Bad. Нөртөн явсан. Энэ хоёр аль нэг унчаад ер нь байл ашигтай дуусах гэдэг. Come on. X-ray л унч юм тий. Хориг задлаад яг позитив бонус буцаага алдсан байна. Гэхдээ би энэ max win-ийг авчих юм бол ашиг их юм санагдав байна. 30-ыг задлж идүүлээ. Max win-ийг авчих юм бол хэдүүлээ болно. Come on. Wild Lotus. Hypnotic авч. 15-ны. За яг л депозит бонус алдаал яваад.
40-ийг задлаа. Wild Lotus-аар авчи. Дахиад Hypnotic Jaguar байлаа. Jaguar юм том юм уу? Энэ Jaguar яхаар юм том байдаг лээ. Field test болохоор байна л да. За 40 задлаа. Come on. За байлээ. Позит бонусаа таалтай. Яг хоо даггүй л. Гэтэ би Max Win унгаагүй мөртлөө нэг алдагдлахгүй байгаа. Тэгэхээр саяын кейс давгүй байж магадгүй юм шиг санагдчихээн. Joker мод нь бол. Тэгвэл кейс батлыг үзье. 3-9-3 boom easy. Easy win. Max Win. Энэ намайг юмнуудаа зараагүй энчээ give чинь юм хий. Нэг акар скич та. Oh, this is the best one. Yes. Minimal wear Neon Rider-с шүү за. Neon Rider-ийн байн зурагдан дургу. Гэхдээ өнгөнд дуртай. I like Neon Riders man. Тэг give талаар мэдгүй хүмүүс байх юм бол одоогийн байдлаар 65,030 долларын give явах шүү. Үгүй сая юу нооч Jaguar маачаа байна. Тэгээд тэр том give-д монголчууд аваасаа гэж бодож байна. Энэ сарда багтаад ер нь бол тэр хоовол моовол задрах хаа. Тийм том give-ч мөрөөс нь 2 сар жоохон давнаад байна. Гэтэ угаасаа том give угаасаа олон орж ил садарна л та. Яг олон оруулмааргүй цөөхөн үнэтэй хийлгэж болно л тоо. Их хүн юу тий их депозит хийж ордог. Тийм байдлаар хийж болно. Гэхдээ хүн болгон тийм боломж байхгүй л. Тэ. Мен оюутан байхад манийх нь энэ тордын $40 л байсан. PUBG авах гэж хамаг айтмаа зарж ирсэн шүү дээ. Үгүй 3x хийлээ. What the fuck? Is this case good? Одоо хамгийн үнэтэй скин гэвэл юу л байсан. Кункагийн immortal гэсэн дотоодын $8.1. Тэгээд оюутан болчоо жоохон item аваад. Тэгээд PUBG тоглоход нөгөө PUBG-ийн кейснүүдийг зарж л item авчихсан доо. PUBG-ийн кейс ингээд нөгөө ундаг, унангуут нь тэгээд $3 зардаг байсан шүү дээ. Тэгээд нөгөө тэтгэлэг буухгүй ингээд нэг сар өлбөж өгөх гээд манайд 5 зүг амьдэрдэг байсан. Тэгээд манай PUBG-ийн тэр кейснүүдээ шинэ кейс зараад, тэр шинэ кейснүүдийг зараад тэгж байгаа нэг 7 хоног идэх гурил мөрөл авч ирсэн. Талах гурил барайн. Сүү авч ирсэн нэрээ. Тэгээд тэр гурилыг сан какаотой ойлоо сахартай ойлоо тэгэл шараал сайхан. Шоколадтай шарав. Нэг хэсэг тэгж өлбөж өгөхгүй явж үзсэн. PUBG-гийн скинэ боёнаар. Одоогийн хүүхдүүд аваа гоё скин болсон мэлээ. Эсвэл мен зүгээр ядуул байсан баг л та. Мөнгөтэй л хүүхдүүд стил скин төлөөсөх. Тэгээс нөгөө талаараа тухайн үед бол скин тэнч ач холбогдол өгдөггүй байсан баг л та. Скин нөгөө тансаг хэрэглээ байсан. Одоо бол амар нормал юм болсон шүү дээ. Жохоо болцоотой бол тэгээд нэг скинтэй байх нь зүгээр байдаг юм шиг болцсон. Ууч юм юу скин авах бисийнхаа мөнгө яа гэж хэлчихсэн. Тэгж дотороос юу гэдэг Монгол эдийн засаг арай сайжирсан баха. Окей, Better Orca онж гэсэн чинь Eodos X-ray болон God-аараа бис гонж гин. Энд ч Fire Serpent онж гин. Манагаас Wild Lotus унаахгүй бол ер нь бол амар өгөөчлээ. God-аараа бис this guy is cooking. Better Orca са. Still best. Come on. Wild Lotus. Ямар навшаа унаагаа та бэ? Энд чи юу унчваа? Юу ч унаагүй байх та угаасаа ийм амар давтаа гамайл. Wild Lotus. God-аараа бис гонж гин. Окей. Still I need Wild Lotus. Наа. Айл нэг дөө юм бэ. 35% шиг гэж юм байна. За яг айл ялахтаа 35% шиг гээд манайх ялахтаа 135% шиг. I believe. Wild Lotus Hypnotic болон Wild Lotus-аар гүйчж мөрөө. Өгтлнэ. Байна уу? Fire Serpent унжээ. The Battle Card Fire Serpent л надад тань л та. Hypnotic. Okay, that's good. Энэ Hypnotic-ийн үнэн бүр тэнэг өсөж байгаа юм байл шүү дээ. Wild Lotus унжээ. Okay. Code миний манда өгс гинэ өгч байна. Одоо манай Sally ам зөрүүлж Wild Lotus унаагаад тэрийг дээрвж авах бид нар. That's the plan. Энэ бол төлөвлөгөө, энэ бол mastermind.
Тэгээ хоёр талдаа ингээм хамтран ажиллана шүү дээ. Код чи миний найз шүү дээ. Waffle Lido-гийн найз биш үгүй юу? Манийх найз. Сүүлийн гур. За зайлцал. За энэ кейс мэг хийсэн нөө. This case. Дараагийн бичлэгээр явуулъя. Юу ийд болцоорсаа. Доор линк нь авч.